сайн байна уу? Mental coach болроо байна. За байгаа газраас үзэж байгаа бүх хүмүүст бас энэ өдрийн мэндийг хүргэе. За би юуны түрүүнд mental coach гэж хэмбэ гэдэг энэ асуултын даваа хариулаад энэ видеогоо эхлэе. За mental coach гэдэг сүүлийн үед маш их орон даяар ийм эрэлттэй ийм мэрэгжил болж байгаа. Подкастууд хийдэг хүмүүс, эсвэл онлайнаар ажилладаг хүмүүс Тэгэхээр mental coach бол жишээ нь хэн тусалдаг вэ гэхээр ямар нэгэн стресстэй ямар нэгэн зориг тавиад хүрч чадахгүй байгаа. Эсвэл ямар нэгэн кино тоглоод зүрх нь хөрөхгүй зүрхэлж чадахгүй шинэ карьерийг сонгоод шинэ ажлыг сонгоод тэрэндээ нэг зүрх хүрч чадахгүй орж чадахгүй байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн хувийн бизнес хийх гээ замдаа гацсан сэтгэл санаагаар унтсан эсвэл өвдсөн хэн байсан ийм эргэлзээтэй айцтай гацсан ийм хүмүүсийг чиглүүлж өгдөг, урам зориг өгдөг, сэтгэл зүйн асуудлуудын сонсоод зөвлөгөө өгдөг мөн юунаас болоод гацаад байгааг яг бас сайн тодорхойлж өгдөг. Та яг ингэж байна. Та яг ийм бясалгал эсвэл ийм дасгал хийж гэдэг юм уу ийм дэглэм барьж гэдэг юм уу. Ийм зөвлөгөөнүүдийг яг оновчтой зөвлөгөөнүүдийг өгч чаддаг тэр хүнийг цааш нь түлхээд ингээд зорилго чиглэлд хүрэхэд маш оновчтой тийм зөвлөгөөнүүдийг өгдөг ийм хүмүүсийг хэлнэ. За тэгэхээр миний хувьд болохоор би Америкийн сэтгэл судлал тэр дундаа тарих судлалыг бол маш олон жил судалж байна. Тэгээд олон улсын йог, бясалгалын багш, фэшн зураглаач гэсэн ийм мэрэгчлэлтэй хүн байгаа даа. За уул нь бол хуульч мэрэгчлэлтэй гэхдээ тэрүүгээрээ бас сүүлийн хэдэн жил ажиллаагүй байгаа. За тэгэхээр би өөрөө бас энэ зүйлсүүдийг сонсч сурч мэддэж өөрөө хийснээрээ бас аш олон миний амьдралд тулгарсан бэрхшээлүүдийг даван гарсан учраас би бусдаа хуваалцъя, бусдаас суралцъя, тэр хүмүүстэй холбогдъё гэж хүсэж мөрөдөж удаан явсны эцэст өнөөдөр ингээд анхны видеогоо YouTube дээр тавья гэж зориглоод хийж байгаа байдал байна. За тэгэхээр өнөөдрийн энэ видеогоор ямар ч байсан стресстэй хүн яагаад бясалгал хийх ёстой вэ гэдэг сэдвийн даваа бяцхан зөвлөгөө өгье. Тэгэхээр нэг үг байдаг штэ аз жаргалтай болъё гэвэл та бодлоо л өөрчилчих гэдэг нэг үг байдаг штэ. За тэгэхээр бидний стресс болохоор ерөнхийдөө маш олон төрлийн байгаа. Гэхдээ ерөнхийдөө стресс бол бидний бодлоос үүдэлтэй. Бид нар өглөө босоод 70,000 бодол 70% 70,000 сөрөг бодол орж ирдэг бодлын. Тэр бодлуудыг болохоор бид нар бясалгалаар дамжуулж, бас чөлөөлж, оюун санаагаа гоё тайвшруулж, урам зориг авч, өөрийгөө ажиглаж, маш бүтээлч болж тэр бодлоо цөөлөх, сөрөг бодлыг цөөлж, эерэг бодолтой холбогдох, стресс энэчнээс үүсээд байна гэдгийг ойлгох ийм анхан шатны spiritual awakening буюу сүнс сэтгэлийн хамгийн анхны тийм сэргэлтийг бясалгал танд өгдөг. Тэгэхээр та ямар нэгэн өөртөө таалагдсан анхалж хийх гээд байгаа бол YouTube-ээр хайгаад, сошиал медиаар хайгаад өөртөө таалагдсан ямар нэгэн талархлын юм уу, guided юм уу, зааварчилсан юм уу, mindfulness юм уу, санамсрын гэдэг штэ. Ямар нэгэн өөртөө таалагдсан бясалгалаар эхлээд үзээрэй гэж бас зөвлөмөр байна. Би болохоор mindfulness бясалгалыг хийгээд үзээрэй гэж санамсрын гэж манайхан нэрлэдэг байгаа штэ. Mindfulness бясалгал. За яагаад mindfulness бясалгал чухал юм бэ гэхээр үүнийг болохоор 60 жилийн өмнө барууны эрдэмтэд судлаад буддизмаас гаргаж аваад хинч ямар ч хашинтай, ямар ч хүн хийж болохоор зориулагдаад ингээд хийцэн тэр нь өнөө үед Холливуудын одууд бизнесмэнүүд, тамирчид хэрэглээд амжилттай болоод үр дүнд хүрээд ингээд үр дүнгөө өгөө явц учраас үед маш их хүмүүс энийг хичээлж байна. Тийм ч учраас маш олон сувгуудаар, подкастуудаар үнийг олон талаас нь зааж байна. Ламнар ч гэсэн бас зааж байгаа. Тэгэхээр
Та үнийг өөрийнхөө хэмжээнд судлаад хэрвээ ямар нэгэн асуулт байвал надаас бас асуулж болно. Би дараагийн видеоор энийг яаж хийх вэ? Өшөө илүү дэлгэрэнгүй mindfulness буюу санамсрын бясалгалыг би заая гэж бодож байна. За анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа. Энэ өдрийг буюу оройг сайхан өнгөрүүлээрэй.